За сайн байцгаана уу. Миний бие даалт болохоор одоо энэ газебо гэдэг симуляцийн орчин дэх роботыг болохоор удирдах байгаа. За энэ болохоор миний гарт харагдж байгаа болохоор контроллер. За энэ контроллероор ерөнхийдөө энэ роботыг удирдана. За ерөнхийдөө манай систем нь болохоор 3 давхархаар ажилладаг. За эхний давхар нь болохоор симуляцийн өөрөө. За хоёр дахь давхар нь болохоор энэ гарч байгаа контроллерийн утгыг уншдаг. За аль товч дарж байгаа эсвэл энэ joystick хаашаа хөдөлж байгаа зэргийг ерөөхдөө тоолгоод гаргацдаг. За гурав дахь давхар нь болохоор одоо контролын тоонуудыг робот ойлгох ерөөхдөө тийм тушаал болгож хөрвүүлдэг гэсэн үг. Одоо жишээлбэл энэ зүүн joystick урагшаал робот тэг зүүнээ 26 м/с хурдтайгаар хөдөлнө гэдгийг тохиолж өгч байгаа гэсэн. За энэ хажууд талын зүүн гар талд харагдаж байгаа энэ терминал болохоор миний joystick бол энэ товчны хөдөлгөөнийг харуулж байгаа. За энэ buttons-ийн дээр нэг болж байгаа нь болохоор энэ ерөнхийдөө бол одоо хөдлөхөд идэвхжүүлж байгаа гэсэн үг ээ. За энэ дээдлийн хоёр axis-ийн доор байгаа энэ хоёр утга болохоор одоо joystick-ийн хоёр чиглэлийн утгуудыг болохоор харуулж байна.